Трамп мөн офшин заяа. Ганцаараа тэр хүнсний ачааны машин дотор ингээд ороод ганцаараа их Британь руу ниссэн. Хэнийг үлдээсэн бэ онгоцсон дотор? Марко Рубио бидний нэг хүний цогцонд байх ёстой. Тэгээд Марко Рубио онгоцсон дотор ингээд за баяртай өгшөө. Мэн араас ч юм чигээл тэгэл явсан байна л та хүрх. За тэгээд Трамп амиа авсандаа баяр хүргэе. Зя дэлхийн ба мөнгө шоуны энэхүү дугаар тавтай морил миний бодлоор энэ дугаар айгүй сонирхолтой болно гэж бодож байна. Тэгэхээр юуны төрөнд манай энэ шоуны өнөөдрийн ивент тэгчээр манай Pepperstone мэдээж ажиллаж байгаа. Өнөөдөр өдөр манай багийн гишүүн Пунабт 2 market update одоо вакцины апдейт хийсэн. Тэгээд арилжаанд оролцож эхлээгүй хүмүүс байх юм бол эхлэхэд оройтойгүй шүү гэж хэлэхэд бол ерөнхийдөө ихэнх арилжаанууд дээр оройтойгүй. Бид нэр өдөр болгон арилжаа хийж байгаа. Тэгээд оройтсон уу одоо би зүгээр ороод ирээ. Зүгээр ороод ирээ. За, окей. За, эхний сэдв. Хоёулангийн цааш ярих сэдвээс жоохон хөндөд ихтэй айгүй. Эхлээ жоохон фан эхлэе, жоохон маазарч тийм ээ. За. Расизм, арьс өнгөний ялгарлан гадуурхал 180 градус эргэцсэн байна. Энэ гэрэлсэн гэсэн үг те. Гэхдээ буруу тийш хаалцсан. За, энэ Германд болж байгаа үйл явдал те та энийг тайлбарлаад. Am Freitag dürfen im Berliner Volksbad nur Schwarze schwimmen. Гинэ. Тавт өдөр Германы улсын бассейн одоо жигнэс улсын ард иргэдийн бассейнд тавт өдөр зөвхөн хар арьстай хүмүүс сэлэх эрхтэй гинэ. За тэгээд ер нь бол 60-аад оны үеэр Америкт Martin Luther King тэг гих мэт шүү хүмүүс I have a dream гэдэг. I have a dream тавт өдрийн мөрөөдөл одоо тэгээд надаа нэг хүсэх юм байна. Тийм ээ. Тавт өдөр ганцхан хар юм бол бусад өдөр зөвхөн цагаан. Болж гин үү? Why not? Яагаад сонио хараад байгаа юм? Яагаад цагаанууд илүү их өдөртэй байгаа? Яагаад гэх юм бол тэгээ харчууд тэндээ байгаад байгаа юм бол тэгэл бүтэнсээ тавт өдрийн орой усны сайхан солиод цагтаа байх хэрэггүй болоод тэгэл цагаан арьстай Аз хүмүүс бид нар шиг тий чиндээ ингээд чөлөөтэй хүчингийн хэрэгээс хол тэг харамсалтай юм бэ гэх юм бол энийг арилжаалж болохгүй тий. Одоо жишээлбэл усан байсны futures. Германд нөө хүчингийн futures гих мэдчлэн байсан бол тий хүчингийн хэрэг өсөхөө буурах нэг ийм хөвцөө байсан бол би бол зүгээр all in хийх. It's funny. It's sad. Нөр харамсалтай. За окей инээлээ. Одоо дараагийн юмнууд бас инээдтэй л дээ. Гэхдээ яг хоо ийм инээдтэй биш ээ. Тэгээ funny те ингээд 50 60 жил боллоо расизм одоо буцаагаад ирсэн. Одоо удахгүй 0 хар цагаан гэж ялах юм шиг. 60-аад он шиг. Магадгүй тийш явж магадгүй. Одоо жишээлбэл ингээд Европ даяар ингээд бор арьстай хар арьстай хүмүүс ингээд эргэн тойрны гэмт хэрэг хийгээд байгаа юм бол окей овог дээдсэн те манай өвөөгийн өвөө зөв юм ярьж исэн юм байна. Тэгээ ер нь бол одоо Европ даяараа TikTok, YouTube энтэнд ер нь бол Гитлер камбэк хийж байгаа шүү. Чи тэгээ санаж нөө 2 жилийн өмнө би юу яриад байсан бэлээ. Гитлер камбэк хийшүү гэж хэлээд байсан шүү. Тэгэл Гитлерийн камбэкийг би дэмжихгүй байх гэхдээ камбэк хийгээд байгаа юм бол би ойлгож байна. Pepperstone яагаад хамтрахаар болсон юм бэ гэх юм бол арилжааны мэдээлэл арилжаануудаа таатай хуваалцахын тулд доорх линкээр та бүртгүүлээд дансаа нээх юм бол 7 хоног болгон миний баг тайдл юу болох юм бэ гэх юм бол багц дотор ямар хөвцөө нэмсэн юм бэ? Ямар хөвцөө хассан юм бэ? Ямар ханш дээр орж байгаа юм бэ? Ямар ашгийг хүлээж байгаа юм бэ? Ганцаараа арилжаа хийхгүй бид нартэй хамт арилжаа хийн гэсэн үг. За энийг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын эцэст эргээд уулзъя. За одоо энэ контентээ өргөжлүүлье. Дараагийн сэдв хойлоо өчигдрийн бас дугаар дээр ярьж ирсэн ерөнхий Сауди Арабчууд нэлээд айж байгаа Йеменээс. Тэгсэн чинь Йеменээс гаралтай Houthis гэдэг бүлгэн байгаа. Таныг бас Houthis-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Houthis зүгээр юу гэж ойлгох юм бэ гэх юм бол нөө Лебанон, Палестинд байгаа нөө Hezbollah-тай жоохон төстэй гэх юм уу да. Ямар үзэл бодолтой юм бэ гэх юм бол Израилийн эсрэг үзэл бодолтой. Тэгээд тэр Араби орнуудын тэр хаант улсууд тий өөрийнх шашныг жоохон дорд үздэг хамаг баялагийг ингээ аваад идэг. Тэгээд жинхэнэ ислам шашны дагуу явдаггүй тэрний эсрэг хөдөлгөөн гэсэн үг. Тэгээд
Хутисууд ер нь Йеменд аяг хүчтэй. Тэгээд дахиад нэг дэлхийн маш чухал далайн тээврийн замын дэргэд ингэ сууж байгаа. Хутис ч нөгөө Babylon Mandebig бол ер нь тэр чигтээ бацсан байгаа шүү дээ. Тэргээр одоо араб орны нефт тээвэрлж байгаа эсвэл араб орны төгтэй усан онгоцудаа явахааргүй болсон. Бас нэмээд Израиль усан онгоц, бас нэмээд Америк усан онгоц тэрүүгээр бас нэвтрэх ерөөдөө худлаа олцсон. Тэгээ одоо Америк цэрэг ингээд их орондоо буцмаар байгаа юм бол Африкийн Cape of Good Horn-оор ингээд дамжуулаад хэрэн гэсэн үг. Тэгээ Америк цэргүүд барыг сэлээд тарих гэж байгаа юм шиг байлаа. За удахгүй тэрний талаар ярина. Сүүлийн 5 жил нэг хүн айгуу сайхан гуйлга гуйсан. Ер нь бол барыг мэрэгжлийн одоо гуйлагчин гэж хэлэхээр олон улсын төвшин дээр Зеленский дахиад Америк пуужингууд гуйгаад эхэлсэн байлаа. Тэгээд нийт байгаа одоо юуныхаа зэвсгийнхаа пуужингийнхаа 5% өгчөө. Тэгвэл бид энэ өвлийг дуусгаж чаднаа. 10% өгчих 10% өгчих юм бол Оросуудыг ална. Тэгэхдээ хоёулаа өчтөр ярьсан. НАТОгийн одоо зэвсэг төвчөнд байгаа бүх зүйлсд Орос хариу барьсан. Одоо Америкчууд 10% өгөөд ч нэмэргүй доор нь бичсэн байж та keep dreaming buddy мөрөөдөө л өгшөө гэж. Эхлээд Javelin missile гуйсан. Дараа нь дроны юм гуйсан, дараа нь Starlink гуйсан, дараа нь танк гуйсан, дараа нь F-16 гуйсан, HIMARS гуйсан, тэгээ Tomahawk гуйсан. Тэгээ гуйгаагүй юм ерөөсөй байхгүй. Тэгээ гуйгаалгаа. Тэгээд яг уу ингээд би яг сайн мэдэхгүй байна. Одоо би чамаас нэг юм асуу заяа. Алиалагч байлаа. Тийм. Хошин шогч байлаа. За тэгээд ерөнхийлөгч боллоо. Тэгээ ерөнхийлөгч болсныхаа дараа ард түмнээ ерөөхдөө баг байхгүй болгож гин, улсаа байхгүй болгож гин. Тэгээ 5 жилийн турш юу исэн бэ гэх юм бол гүйлгч боллоо. Цаана мөнгө олсон. Асар их мөнгө олсон. Чи тийм юм хийх үү? Эсвэл тийм юм хийцэн байлаа гэж бодоход чамд ямар санагдах вэ? Дахиж ер нь нөөрэ үзүүлэх газаргүй болно үстэй. Энэ Монголын coin-ы хийсэн тий хүмүүстэй адилхан юм байна тий. Тэрнээс илүүлтэй. Энд дэр нөө мөнгө идэж байгаа гэдэг. Энийг нөө зэвсгийн тендерээр идэж чинь нөө энэ яг мөнгө идэж байгаа процесс юм. Зеленский хасаг мөнгө идэж байгаа штэ Украинчууд. Одоо ихтэй гадаадаас орж байгаа мөнгө бол угаасаа тэрнээс шууд идэж байгаа. Зэвсгийн тендер одоо Зеленскийн эргэн тойрны хүмүүс юу гэдэг юм бэ гэх юм бол бүгдээрээ дроны үйлдвэртэй. Тэгээд хар зах зээл дээр Украин руу илгээсэн. Украинд өгсөн зэвсэг хаасайгүй ингээ борлогдож байгаа. Окей. Айгуу санаа Колумбиа улсад, Мексик улсад Украин руу нийлүүлсэн зэвсэг тэнд ингээд яваад байгаа. Африк ч гэсэн Украин руу явуулсан зэвсэг яваад байгаа. Араби орнуудад ч гэсэн Украин руу явуулсан зэвсэг яваад байгаа. Сумбо гих мэтчлэн. Тэ жижиг пуужин им тэ Javelin missile гих мэт ингээ яваад байгаа. Тэгээд доороо жишээлбэл Украин цэрэг ингээ нас барахаараа ингээ арab гэрийнхэн тэтгэмж авдаг. Тэгээд Украины цэргийн албахийн яадаг юм бэ гэх юм бол нөгөө нас барцсан өгсөн цэргээ ингээд олж авахгүй бүртгэж авахгүй зүгээр алга болцсон эсвэл морьсон зүхцэн гэд бүртгээд тэгээ яадаг юм бэ гэх юм бол одоо жишээлбэл нөгөө Орос Украин хоорондоо 2-3 сар болгон юу хийдэг юм бэ гэх юм бол нөгөө нас барсан цэргийн exchange хийдэг байхгүй юу. Тэгээд дандаа Оросууд нэг 3-4 мянган Орос цэрэг хүлээж авдаг. Тэгээд Украинчууд нэг 100-200 цэрэг хүлээж авдаг байхгүй юу. Тэ. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол яг цөөхөн хэдэн ар гэрийнхэн хүмүүс тэр нас барсан хүнийхээ нөхөр хүүхдийнхээ тэтгэмж авч байгаа. Тэгээ хаяа юусоо өгдөггүй гэх мэт чинь цалин мэлэн бас буухгүй аа. Тэгээд нөгөө бүх хангамж нь дутуу юм дутдаг. Хаасаагүй. Тэгээд энэ дайн эхлэхээс өмнө Европ континент дотор хамгийн авилгад живцэн улс ямар улс байсан бэ гэх юм бол Украин байсан байхгүй. Одоо Монголын янз бүр ингээ яриулъя, зохицуулъя гэх мэт чинь юм Украинд бол 10 дахин байгаа. Жолооны үнэмлэх, гэмт хэрэг хийсэн үү, эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, авилга, улс төрч хамаагүй. Бүр ингээд Монгол улс төрчнөр им стероид гормон шахацсан юм шиг улс байсан байхгүй. Тэгээ одоо
араас нь ингээ Америк бүх дэлхийд даяар орнууд Европ хамгийн гол нь 90 40 хэдэн тэрбум ингээд одоо нийтдээ бараг 500 тэрбум доллар тийшээ уртсан байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс юу ярьж байна гэх юм бол доор хаяж нэг 10-аас 20% нь байхгүй болсон. За тэгээ Монако хот тий Европын хамгийн баяжуудын хамгийн баян тэнд хэсэг баахан украинчууд явж байгаа. Дубай бөмбөгдүүлэхээс өмнө украинчуудаараа дүүрсэн байсан. Тэгээд Bentley машин байдаг шүү дээ. Bentley одоо Rolls-Royce номер 1 гэх юм бол Bentley номер 2 гэх юм да. 2 3 тий Range Rover. Европт хамгийн сайн борлуулалттай Bentley-гийн салбар аль улс аль хот вэ? Киев. Киев хотод Европт хамгийн их Bentley машин зарагддаг. Сонирхолтой юм тийм. Юу сонирхолтой ойлгомжтой. Яг энэ систем энэ дан яг зорилгын дагуу л явж байгаа. Окей. Яг зорилгын дагуу явж байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол Европын улс төрчнөө ингээ санхүүжилт өгж байгаа штэ. Тэд нар бас сайхан гусж байгаа. Панама янз бүрийн офшор данс мансаар хамт идж байгаа. Өөр энийг тайлбарлах боломжгүй штэ. Бүгдээрээ хамт сайхан өөрийнхөө маш гоё дан гэдэг чинь амар гоё тоогоо штэ. Тайлбар өгөх хэрэггүй, аудит гэсэн байхгүй, хяналт гэсэн байхгүй. Чи юу яриад байгаа юм бэ? Тэ? Тэнд Украин хүмүүс ухаж байгаа штэ. Яг миний дансыг шалах гэдэг юм бэ? Чи Оросын талын хүн биш юм уу? Чи Путиний нохоо юм байна гэдэг аахгүй. Тэгэл ингээл мөнгөн сайхан урсал байна. Very nice. Тэ? Бүх дан ерөөдөө юу юм бэ гэх юм бол зүгээр хамгийн ашигтай, хамгийн бага хяналт шалгалттай тендер. Юу Монголын замын тендер. Өөс нь хүмүүс ярьдэн ч тэ дайн болгон газар нутг юм уу мөнгнөөс олж л үүсдэг гэд. Тийм бол дараагийн нэг гарч байгаа асуудал нь Украинчууд амар баяжж байгаа юм дээр байгаа хүмүүс Зеленскийгээс эхлүүлээд тэгтээ бусад ард иргэд нь яаж байгаа юм бэ гэхээр одоо хоолны хомсдолд орсон. Тэгэд айгуу funny энэ дээр нь асуудалгүй Scott Bessent Америкийн сангийн яамны сайд дахиад corn одоо эрдэнэ шаш хэвлэж штэ гэж байгаа. Энэ ямар одоо утгатай юм бэ гэхээр ерөнхийдөө Америкчууд асуудал гараал ирэх юм бол мөнгө хэвлдэг. Тэгээд тэрийг би ашиглаад бас Gemini нэг аягүй гоё зураг гаргасан. Энэ Scott Bessent. Тийм тэрийг энийг үзэхээс өмнө чи буцаагаад тэр Just Ariel ордоо. Энэ Just Ariel начиг адилхан арилжаа гэдэг хөрөнгө олт гэдэг хүн. Тэгээ яасан бэ гэх юм бол энэ геополитикийн бас нэг аягүй оновчтой шинжлэх гэх юм уу да. Тэгээд юу хийсэн бэ гэх юм бол энэ 2 сарын 28-нд энэ дан эхлэхээс хойш ерөнхийдөө нефт нэрээ цүм хийсэн. Гэхдээ буцаагаад нефтний үн хаан шиг навс унаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө 100 хэдэн доллартай байх хэвээр ер нь одоо 80 мая дээр явж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээрт Америкчууд өөрийнхөө стратегийн нефтний нөөцнөөсөө зах зээлөө ингээд тултал нь нийлүүлж байгаа. Гал унтрааж байгаа. Нэмээд яадаг юм бэ гэх юм бол нөгөө арилжааны итгэхгүй цаг үе. Одоо ихэвч хөрөнгө оологч нар арилжаа хийдэг хүмүүс унтж байх үедээ, амарч байх үедээ, ажил дээр байхгүй үедээ яадаг юм бэ гэх юм бол асар их хэмжээний нефтний цаасан гэрээ зах зээл рүү ингээ нийлүүлдэг. Окей. За юу юм бэ гэх юм бол одоо энийг ингэж ойлгож болно. Одоо чи буудааны тариач байлаа гэж бодъё. Окей. Одоо яг хураах бэлтгэлээ хийж байгаа тий. Гэхдээ чи яадаг юм бэ гэх юм бол одоо 3-4 сарын үеэр тэр буудаага тарих хэвээр. Хүмүүсийг цалинжуулах хэвээр, дизель төлж бордоо үр мөр ингээд бүгдийг нь худалдаж авах хэрэгтэй. Тийм учраас нөгөө энийг одоо front loaded гэж хэлж болно. Төрүүлээ чи асар их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт хийн. Тэгээд 8-9 сарын үеэр чи ургацаа хураана. Гэхдээ хаяа чамд хангалттай эргэлтийн хөрөнгө байхгүй. Мөнгө дутж байгаа. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол Монголын тариач юу гэдэг юм бэ гэх юм бол Апу корпорацтай Улаанбаатар гурил алтан тариа гэх мэт чин компаниудтай урьдчилсан байдлаар гэрээ хийдэг юм. Futures. Одоо futures гэрээ юу юм бэ гэх юм бол ирээдүй гэсэн үг. Би чамд ирээдүйд 3 сарын дараа 4 сарын дараа ийм ханшаар буудаа нийлүүлнэ. Зах зээлийн ханш яаж ч хөдөлсөн те хамаагүй. Хамаагүй. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол за окей би чамд урьдчилаад мөнгө өгөх юм бол өгөх ёстой юм бол одоогийн зах зээлийн ханшаас жоохон доогуур. Гэхдээ би тодорхой хэмжээнд чам жоохон урьдчилгаа өгчээ. Энэ урьдчилгааг өгөх юм бол чи надад 8 сард ийм хэмжээний ургац гараад ирэх юм бол энэ ханшаараа баттай надаа эргүүлээд төлөе шүү. Гэсэн одоо
үн хашаа ингээд төгсчдөг байхгүй. Нэг талдаа тариачны хувьд бол айгуу гоё. Яг гэх юм бол эргэлтийн хөрөнгө ингээд хангаж байгаа, эсвэл тодорхой хэмжээнд хангаж байгаа. Нөгөө талдаа үйлдвэрлэгч компани бас яг адилхан бага ханшаар. Үгүй. Нөгөө дараагийн ханш нь тодорхой төлөвлөгөө хийж болно. Санхүү банк хүмүүсийн цалин майлан тэгээ гинт ингээд нэг сарын хооронд гинт ингээд гөрлийн үн ингээд тэнгэрлөө бууж тухгүй байхгүй. Ерөөдөө энэ цаасан гэрээ штэ. Futures гэрээ буудаа байхгүй хэрнээ хоёр тал хоорондоо ингээ арилжаа хийгээд эхэлсэн байгаа байхгүй. Яаж байгаа юм бэ гэх юм бол цаасан гэрээ үүсэж байгаа, futures гэрээ үүсэж байгаа. Тэр буудаа гараагүй хэрнээ арилжаа тодорхой хэмжээндээ явцсан байгаа гэсэн үг байхгүй. За тэгээ энийг одоо зүгээр саяар үржүүлчихье. Тэгээ Chicago Mercantile Exchange CME тэнд юу болдог юм бэ гэх юм бол soybeans, coffee, буудаа, rice, гахааны мах, үхрийн мах, тугал байдаг бүх юм. Тэг ингээ хараад үзэх юм бол энэ ерөөхдөө амар зөв юм. Яг гэх юм бол үнийг тогтворжуулдаг, тариачдуудыг ингээ санхугаараа дэмждэг. Тэгээ тэр түүхийд худалдаж авдаг хүмүүс компаниудын бас ерөөхдөө төсөв хэлбэлцлээс ингээ хамгаалдаг. Нэмээд тэн дээрээ спекуляц хийдэг хүмүүс орж ирдэг. За зарим хүмүүсийг тэр ингээ шүүмжлдэг заяа. За ингээ хизээч ингээд теханы үндэг авахгүй, теханы мах авахгүй, буудаа авахгүй хүмүүс ингээ яагаад энэ арилжаан дээр оролцож байгаа юм бэ гэдэг багхгүй. Окей. Тэр шүүмжийг би ойлгож байна. Хизээч тэр нефтийг авахгүй, хизээч тэр буудагийг худалдаж авахгүй. Гэхдээ гэрээн дээрээ арилжаа хийгээд байгаа. Гэхдээ нөгөө талдаа тэд нэр юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө тэр бассейныг илүү гүнзгий болгож байгаа. Илүү олон гэрээ явж байгаа. Өдөр болгон арилжаа явж байгаа. Тэгээ тэр гэрээнүүд яаж байгаа юм бэ гэх юм бол эзэн солиход амар болж байгаа учраас өдөр болгон арилжаа явж байгаа учраас чи өнөөдөр ч гэсэн futures авч болно. Чи маргааш ч гэсэн futures гэрээгээ зарч болно. Тэгээ хөргөх чадварыг нэмж байгаа байхгүй. Хөргөх чадвар нэмэгдэх шин бол заяа. Өдөр болгон 10,000 ширхэг 1 тонн буудааны гэрээ ингээ арилжаалж байгаа юм бол үн ханш нь ерөөдөө ингээ савлдгүй. Гэхдээ өдөрт ганцхан нэг тариачин ганцхан нэг Улаанбаатар гөрөлм алтан тариа нэг гэрээ явж байгаа юм бол ингээ солиотой ингээ дээшээ доош хэлбэлцдэг байхгүй. Тэгээд яа гэм бэ гэх юм бол за өчтөр 2000 гэрээ арилжаалагдсан. Дундаж ханш нь ийм байсан. Өнгөрсөн 3 сарын хугацаанд бас ийм гэрээнүүд ингээ арилжаалагддаг байсан учраас үн ханшин дээр тохиролцоонд хүрэхэд бас амархан болчихдог байхгүй. За яагаад ийм урт юмыг ярьж байна гэх юм бол нефт байхгүй ч гэсэн, нефт авахгүй ч гэсэн чи бит хоёр өнөөдөр бас юу хийж болох юм бэ гэх юм бол зах зээл рүү нефтийн futures гэрээ нийлүүлэх боломжтой. Окей? Биднэрт нефт байхгүй ирнэ. Дараа нь хизээч нефтэ худалдаж авахгүй ирнэ. Тэгж болно. Арилжаалж болно. Тэгээд арилжаа баг байхгүй үедээ хүмүүс унтчих үедээ хагасаа бүтэн сайд амарчих үедээ Scott Bessent Америкийн сангийн яам цагаан ордны хүмүүс юу хийдэг юм бэ гэх юм бол нүсэр олон хэдэн мянган нефт зарах гэрээ зах зээл рүү нийлүүлчихдэг. Тэгээд цаана нефтийг худалдаж авъя гэсэн хүмүүс нь сууж байгаа шүү дээ. Одоо 3 сарын дараа 2 сарын дараа уул уурхай компани ирэх 3 юм уу 6 сарын хугацаанд дизель төлж нефт авах хэвээр. Тэр үн ханшаа түгжихийн тулд, эрсдлийн хаахын тулд тэд нар яадаг юм бэ гэх юм бол тэр futures гэрээ худалдаа авчдаг юм баггүй. Яг тэр гурилын үйлдвэртэй адилхан. Тэд нар яадаг юм бэ гэх юм бол за өнөөдөр жишээлбэл 500 компани нефтнийхээ гэрээгээ зурмаар байгаа юм бол futures гэрээнүүд авчдаг. Гэхдээ цаанаасаа дахиад 3000 гэрээ нийлүүлэлт ирж байгаа юм бол худалдаж авах хүмүүс нь цөөрөөд үн ханш нь буурчдаг баггүй. Энүүгээрээ дамжуулаад Трампын цагаан ордон дотор байгаа хүмүүс Scott Bessent яадаг юм бэ гэх юм бол нефтний үн ханшийг ингээд манипуляцлж байгаа. Энүүгээрээ дамжуулаад таад харж байгаа юм бол йен долларын интервенц яг адилхан. Зүгээр ингээд зах зээлээс зүгээр йенийг худалдаж явж байгаа. Йенээр юм хиймээр байна уу? Юм хийхгүй. Ямар байгаа юм бэ гэх юм бол доллар йений ханшиг зүгээр ингээд тогтворжуулах гэж байгаа эсвэл дарахж байгаа. Нефтэн дээрээ бас яг адилхан. Гэхдээ хизээ нэгэн цагт тэр нефтийг нийлүүлнэ гэсэн гэрээ худалдаж авсан хүмүүс ямар эрхтэй юм бэ гэх юм бол тэр гэрээний хугацаа дуусахаараа за нефтэ надад гэх юм бол Scott Bessent тоглосон юм шалтан гэл тех магталтай байхгүй. Тухайн үед зүгээр ингээд дээшээ пууждах магталтай. За
Нилийн урт тайлбар гэхдээ ойлгогдсон баг тий. Батин ойлгогдсон. За окей. Тэгээд Just Dario одоо юу шоолж байгаа юм бэ гэвэл хүнсний хомсдол. Одоо Америкийн засгийн газар Scott Bessent одоо бас юу хийх боломжтой юм бэ гэх юм бол wheat одоо буудаа эрдэнэ шиш гих мэдчлэн гэрээ бас нийлүүлэх боломжтой. Гэхдээ асуудал нэг юу юм бэ гэх юм бол заяа хизээ нэгэн цагт хүмүүс өвсөж эхэлнэ. Тултал нь энийг дарна гэж байх. За дараагийн зураг. За тэгээд энэ технологи эрдэнэ шиш хэвлэх үүсгэх агаараасаа хүнс бий болгох эсвэл энэ хуунцрыг ингээд юу болох технологи одоохондоо биднэрт байхгүй. Тийм учраас нефтэн дээрээ хүнсний зах зээл дээр бас яг адилхан ерөөхдөө Strait of Hormuz хаалттай байна. Европын хамгийн том буудааны нийлүүлэгч хүнс хөдөө аж ахуйн нийлүүлэгч Украин улс. Тэгээ энэ тижээвэр бас нөгөө хэвэг. За нөгөө буудаа гурил хийгээд 1-р гурил 2-р гурил дээд гурил баахан хэвэг үлддэг байхгүй. Тэр бол малын тижээл болдог. За тэр малын тижээл юу болдог юм бэ гэх юм бол дахиа хоолдог, гахаа хоолдог, үхэр хоолдог. За энүүгээр дамжуулаад мах зах ингээ бүх инфляц ингээ дээш явж магадaltaй байхгүй. Тэгээ энэ дээрээ ерөөхдөө хүмүүс ингээ цагаан ордон дотор Scott Bessent сангийн яам энийг шоолж байгаа. Тэгээ өнөөдөр жишээлбэл бид миний Jiang багшийн контентыг үзсэн юм бол Jiang багш юу хэлсэн юм бэ гэвэл энэ элитууд ирэх барьж байгаа хүмүүс зах зээлээ дэндүү санхүүжүүлж байгаа. Дэндүү их санхүүгийн хэрэгсэл болгож байгаа. Futures гэрээ амар сайн. Гэхдээ Scott Bessent шиг ингээд тултлан зах зээл рүү ингээд байхгүй юмыг нийлүүлээд авах юм бол хизээ нэгэн цагт төлбөр тооцоод түлдэг өдөр ирдэг юм аа. Тэгээ энэ принтерууд биднэрт одоохондоо байхгүй. Тэгтээ амар айгүй ойлгомжтой тайлбар байлаа. Тэгээд Кевин одоо супермаркетууд дэлгүүрүүдийг харуулж байна. Ерөнхийдөө бол нэлээд хоос харагдж байна. Нөгөө Монгол коронавигийн үеэр санаа. Зеленский одоо принтер гуйгаач тээ. Ажлаа айтаахан хий. Юу хийгээд байгаа юм бэ? Пуучны хүмүүс идэж чадахгүй штэ өгшөн. Тийм учраас одоо Scott руу яриад тэр эрдэнэ шишээ олоо өгшөн. Тэгвэл болохгүй штэ юм. Гэтэ яг үндэ Scott таахгүй штэ. Scott бол чи юм бэгэж. Зя. Merchant ship одоо нөгөө Оростой холбоотой Орос руу явж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн усан тээвэр завиудын талаар Путин нэлээд юм мэдээлэл хийсэн. Тэгээ Медведев бас мэдээлэл хийсэн. Одоо нөгөө дотоод хэргийн яамны энэ дээрээ бас тодорхой хэлэхэд ихэвч ус онгоцууд юу зөөдөг юм бэ гэх юм бол нефт, газ зөөдөг шүү. За энэ талаар бас Медведев нэлээд урт юм мэдээлэл гаргасан. Яа, ер нь бол одоо Хаякалаас 21 билүү 22 билүү би яг мэдэхгүй байна. Би бүр мартчихээн. Дэндүү би бол тоонда тийм сайн биш. Миний ой санамж бас муудцаа. Гэхдээ Европын холбоо одоо 21 мөн 22 дахь багц санкц хууль дээр сууж байгаа. Тэгээ юу ярьдаг юм бэ гэм бол shadow fleet. Тэгээ shadow сүүдэр энэ талаараас явдаг усан онгоцууд. Нэг амар сонирхолтой юм бэ гэх юм бол манай Монгол улсын зам тээврийн яам дотор нэг агентлаг байгаа. За. Окей. Тэр агентлагийн яг нэрийг би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай Монгол улсын туг ашигладаг, далайн тээвэр хийдэг нэлээд олон усан онгоц байгаа. Манай далайн гарс байхгүй нэ. Монгол улсын тугтай. За. 8 хийж байгаа юм зөөдөг усан онгоц бий. Бид нар funny те. Тэр нь Орсын хуу. Үгүй. Хин туристийн би ягсан мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдхээр цөөхөн хэдэн Монгол улсын агентлагууд ашигтай ажилладаг. Окей. Дийлэх нь алдгалтай байна гэдэг чинь хүмүүс ингээ яаж байгаа юм бэ? Ингээ юм байж болохгүй шүү дээ. Үгүй. Дугаа заа юу. Цаана засгийн газрын төрийн өмчт компани агентлагууд алдгалтай ажиллаж байгаа юм бол тэ яг үндсэн үүргээ биелүүлж байгаа. Тийм байх ёстой аахгүй юу? Ашигтай ажиллах ёстой байсан бол ашигтай ажиллуулна шүү дээ. Гэтэ цаана намын гарууд тэр компаниудыг тултлан саагаад саасан ч гэсэн ингээд сүү гараад ирэхгүй юм бол
Тэ махлаад эхэлдэг байхгүй юу? А тийм учраас тэд нар ингээ төрийн өмч компани агентлагууд ингээ саагаад амьдэрдэг. Өмнөх 4 жилийн үе саасан дараагийн 4 жилийн өмнө өмнө яасан юм чинь би бас одоо яана гих мэд чинь. За гэхдээ тэр Монголын далайн гих мэд чинь юу агентлаг бол ашигтай ажилдаг. Тэг яадаг юм бэ гэх юм бол өөр улс орнуудад өөрийнхөө юугаа өгдөг одоо машины дугаараа өгдөг гэх юм уу та. Тэ Монголд хөхтэй ийш ингээ тээвэрлдэг. Яагаад хийдэг юм бэ гэх юм бол манай шимтгэл айгу бага. Бид нар баг тээврээс татвар авдаггүй. Яагаад гэх юм бол бид нар чигнээс нөгөө далайн тээвэр зохицуулдаг агент хууль möөл ерөөсө биднэрт хэрэггүй штэ. Тэр зүгээр ингээд тэнгэрээс ирж байгаа бэлэг багхгүй юу? Бид нар яаж байгаа юм бэ гэх юм бол бид нар угаас далайн гарц ингээ байхгүй болохоор за та нар Монгол усан онгоц явуулмаар байгаа юм бол явуул. Тэгээ жоохон шимтгэл өгчгөө. Тэгээ хүмүүс жоохон шимтгэл өгчдөг юм. Окей. Германы тугаар явдаг усан онгоц айгу цөөхөн, Америкийн тугаар явдаг усан онгоц айгу цөөхөн, Францын тугаар явдаг усан онгоц баг байхгүй. Яагаад вэ гэх юм бол татвар дэндүү өндөр. Хяналт, шалгал тэр нөгөө заалт, журам тэгээ цаанаасаа ингээ хяналтын баахан байлдааны авгаана ингээл тий амар лайтай байдаг байхгүй. Тэгээ яадаг юм бэ гэх юм бол янз одоо Монгол шиг улсуудын тий тугийг ашигладаг байхгүй юу? Тэгээ Орос тугаар явдаг усан онгоц бас баг байхгүй яагаад гэх юм бол янз бүрийн Kaya Kalas Google ирч магадгүй Ursula von der Leyen ирч магадгүй. Тэгээ Оросууд яаж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө нефт газаа өөр орны усан онгоцороо ингээ тээвэрлүүлдэг. Тэ. За тэгээ одоо тэрийг ингээ shadow fleet гэж нэрлэдэг юм. Харанхуу далд сүүдэрт хулгайчийн гудамжаараа тэд нарыг усан онгоцууд явуулдаг shadow fleet. Oh my god гэл тэ. Тэг ингээ ярьж байгаа. Энэ бол зүгээр болдог процесс. Тэгээ энэ процессыг Монгол улс бас ашиг олж байгаа. Тэгээд ингээ энэ хэлж штэ Belize, Bermuda, Bahamas, Marshall Islands, Panama, Liberia, Cyprus, Malta, Seychelles. Тэр орнууд зүгээр ингээд яад юм бэ гэх юм бол энэ олон улсын зам тээвэр учраас Монгол улсын бүртгэлээ машинтай заавалчгүй байх ерөөсөө хэрэггүй. Франц, Английн ерөөсөө байх хэрэггүй. Тэ зүгээр ингээд Францын бомб руу орохоор угаасаа шимтгэл төлнө. Гэхдээ өөр орны усан онгоц гэсэн үг. Тэгээд хамгийн таатай хамгийн бага татвар төлдөг, хамгийн лай багтай, хамгийн ядаргаа багтай улс орны юуийг ашигладаг байхгүй юу? За. Тэгээд тэрийг ингээ share of fleet болохоор ингээ Оросын нефт зөөж гин. Тэгээ Европчууд одоо юу хийх гэж үзэж байгаа юм бэ гэх юм бол тэр усан онгоцуудыг хураагаад үүсгэж байгаа. Хулгай нөгөө юу лээ нөгөө Pirates of the Caribbean Pirate монголоор юу гэдэг лээ? Далайн дээрэмч шиг одоо Европчууд шаах гэдэг байгаа байхгүй юу? Аль хэдийн тэгээд эхэлсэн. Гэтэ энэ дэр байгаа улсуудыг харахад ер нь мөнгө угаах офшор данс хийдэг улсууд л харагдчихээн та. Яа. Таатай орчин байж байгаарэ. Татвар баг төлдөг орн таатай орчин. Тэ нөгөө хяналт багтаа бити энэ улсуудыг доромжлоорой заа. Тэ гой орнууд шүү. Тийм учраас манай улс төрчин бүгдээрээ Панамад бас дахиад охин компаниудтай. Тийм ээ Panama Papers санаж гэнэ үү? Тэ манай бүх улс төрчин тэрнээ байсан штэ. Тийм ээ мартаагүй үстэй монголчуудаа. Жидууга та санаж гэнэ үү? Өөр юу мартсан тэ 5 толгой юу лээ? Жидүү юу лээ? Өөр юу байдаг вүлээ? Нүүрсний хэрэг байна. Тэгээ бүгдийг мартсан байгаа тэ Панама юу лээ? Хэн байла? Гэл тэ. За бүгдийг мартчих. За бүгдийг мартаарай. За тэгээд ерөнхийдөө олон улсын хууль дотор ингээ батлагдсан. Тэгээд Medvedev юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Франц энийг ашиглаж байгаа. Дэлхийд даяар бүх компаниуд, бүх орнууд энэ өөр орны тугийг ашиглаад юмаа тээвэрлдэг. Тэгээ ганцаараа та нар хууль зөрөөд манай усан онгоцлууд дайрах юм бол бид нар та эдлүү бас дайрнаа. Та нар дээрэмж гусах юм бол бид нар бас чаднаа. Тэгээ фаны юм юу юм бэ гэх юм бол жинхэнэ байлдааны усан онгоцтой улс Европт бараг байхгүй. Тэ Америкийн байлдааны усан онгоц яаж байгаа юм бэ удахгүй ярина. Тийм сайн биш юм байлаа. Тэгээ одоо яаж байгаа юм бэ гэх юм бол Орос нэлийн дайжгүй Хятад маш сайн. Япончууд жоохон юм байгаа, Солонгосчууд бас гайгүй. Тэгээд Америк номер 1. Тэгээд дараа нь Хятад, тэгээд тэрний дараа Оросууд. Жинкнээсээ одоо далайн дээрэм янз бүрийн яваад эхлэх юм бол Оросууд бас яг адилхан хариу байна. Тэгээ амар фаны
Зеленский янз бүрийн агуулгыг бөмбөгж гин, Оросууд 10 агуулга бөмбөгж гин. Тэгээ ингээ яаж гин 10 дахин хариу. Ингээ нэ гэл. Тэгээ одоо Европчууд янз бүрийн ингээ контейнер тээвэр ингээд яагаад эхлэх юм бол Оросууд бас чадсан заяа. Тэгээ илүү харгас хуснаа. Тэгээд президент за энэ маргааны зам юм уу энэ хэрүүлийг хийн эхлүүлсэн юм бэ гэх юм бол Европчууд эхлүүлсэн. Энэ хэрүүлийг дараагийн шатнд хийн хүрэх юм бэ гэх юм бол Оросууд. Тэгээд нэг хармаар байна л да энэ амар хошин шиг болно. Яа юм бэ каяка стон онс дээр ингээл далайн тээвэрд гацсан тийм юм. Тоглоомсгүй бичээд Карибын далайн дээр юм чи тийм юм биш. Яа тэгэл Медведев бас нэг юм гуймаар байна. Тэ Тавариш Медведев. Тэр ингээд нүдний юу хийдэг штэ ингээд юу лээ. Eye patch тэгээд хар та нарын нэг хураас усаас бид нэр 10 дахин ялаа маалаа гэл тэгэл нэг хиймэл модо хөлмөлөөр тийм хэвлийн багуур хийж юм бол би бол унгас алднаа. Ямар харамсалтай энэ студийн үнэр дамждаггүй юм бэ тийм үзчих юм бол тэ эдрээ арай гэл. За sorry. Соёлтой бэ. Одоо Трамп руу шилжиж байгаа. Энэ дээр юу гэж байгаа юм бэ гэхээр by now the pattern is clear. Одоо ерөнхийдөө бол зүй зөгтөл нь айгүй ойлгомжтой болчлоо. Трамп ямар нэгэн асуудал гарч ирээд тэндээ одоо түүртэх тэ ядаргаатай санагдах юм бол иймэрхүү мессежүүд, иймэрхүү одоо юунууд ярьдгаа. Минут яриад эхэлтгээ X дээр Twitter дээр постлоод эхэлтгээ тэ яг үүндээ ямар ч эрх мэдлгүй мөртлөө эрх мэдлэлтэй юм шиг харагдах гэж үздэг гэж. Тэгээ стереотип формустэй. USA бид нэр ингээд тоталны стереотип формусын өдөрч байгаа. Тэр ч ихтэй биднэрийнх. Тэр ч тэ бид нар бүр ингээд буцаад өгөхгүй. Бидний далайн бүслэл төгс. A wall of steel. A wall of steel. Тэ ганнаараа үйлдвэрлэгдсэн хан шиг. Тэ. Хан. Тэгээ Иранчууд юу ч хийж чадахгүй. Тэд нэр ингээд далайн юу онгоц байлаа авсан. Юу ч байхгүй. Онгоц байхгүй. Zero plans. За тэгээд ингээд цэргүүдийн цалинч буухгүй байна. За тэгээ IRGC бодоо олж байгаа манлайлагч нар байхгүй, өдөрдөгч нар байхгүй. Тэгээд та хэд сонсож байгаа юм тэр ч зүгээр fake news. Тийм 300% инфляцтай яаж байгаа. Тэгээд Иранчууд баларч байгаа бити тэгээ би алж байгаа шүү. Yeah. Тэгээд сүлдө praise to Allah. Бас шашны жоохон доромтлоо. Яа. Тэ? Яг нөө ялж байгаа хүн ингэж донгосдгүй юм уу? Тэ. Тэ. Тэгээд хоёлоо одоо удахгүй wall of steel-ийг харна. Тэгтээ тэрнээс өмнө Арагчи Иранаас гадаад хэргийн сайд Америкчууд бүх зүйл дээрээ буруу тооцоол хийсэн. Тэдний одоо мэдээлэл систем тэр чигтээ алдаатай. Тагнуул юм уу? Мэдээлэл систем тийм. За стрейт хормус дээр бүр том алдаа хийсэн тийм. За тэгээд ерөөхдөө худлаа тагнуулын мэдээллээс илүү fake news бас яг адилхан болгоомжтой байгаараа Америкчуудаа allow great Британий дараа тэгээд юу хийж ийна гэх юм бол энэ ер нь бол Трамп шиг ингээд авгаа зантай пост оруулахгүй нь ерөөхдөө жоохон ноён нуруутай яаж штэ. Тэгээд за ингээд хамаагүй баг тий. Буруу тооцсон юм байна. Хөшөө ивидээ за ингээд иви гэл тий. За ингээд тагнуулын мэдээлэл буруу байсан байна. Дональд Трампа иви тий. За одоо 50 байж болно. Иви Израильчуудаа ингээд тулхны итгэж юусоо болохгүй юм байна гэл тийм утгатай юм ярьж байгаа байхгүй юу. За тэгээд Трампын хошин шог ингээд дуусаагүй те. Саяхан Трамп Туркээс Англи руу нисэх байсан. Air Force One одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийг тээвэрлэдэг алдарт онгоцоос орчоод буцаад буугаад ирсэн. Нууцаар. Хаашаа бууж ирсэн юм бэ гэхээр нөгөө онгоц нь хоол өгдөг, кейтеринг өгдөг, хоолыг нийлүүлдэг онгоц руу нэг юу л жижигхэн машин руу
зүгтад орцсон. Одоо энд айгүй инээдтэй зургууд байгаа. Тэгээд CIA Америкийн дотоод хэргийн одоо тагнуулын яам яаж байгаа юм бэ гэхээр Израилийг тагнуулын агентлаг. Тагнуулын агентлаг Израилийг буруутгаж байгаа. Израиль ийм худал мэдээлэл гаргасан. Ямар худал мэдээлэл гаргасан юм бэ гэхээр Иранчууд Трампын онгоцыг дэлбэлэх гэж байна гэсэн худал мэдээллийг гаргасан гэж Америкийн дотоодын тагнуулын агентлаг хэлж байна. Тэгээд за энэ дээр Washington Post бас хэлсэн байгаа. Трамп нууцаар Air Force One өөрийнхөө онгоцонд суухгүй өөр онгоцоор ниссэн. Яад вэ гэхээр Иранаас ямар нэгэн байдлаар юу авсан учраас гэж байгаа. Тэгээд одоо энд хоёул яг харагдаж байна. Air Force One онгоц доор нь тэр одоо нөгөө carrying truck тэгээ одоо хүнс тээвэрлэдэг truck байна. Тэгээ ингээд орчоод буцаад буугаад гараад ирсэн байгаа. Тэгээд энэ постны дээдлийн таам шнэ. Энэ айгуу funny George Washington гэдэг. Яа, энэ юу хэлж байна? George Washington англичуудын эсрэг бүр байлцсан. Өөрийнхөө амнасаа эрсдэлд оруулсан. Ulysses E. Grant Америкийн иргэдийн дайн South North-ийн хооронд яаж ихта бас байлцсан өөрийнхөө амьдралаа эрсдэл оруулсан. За тэгээ George H.W. Bush тэ 90-ад оны үеэр Bill Clinton-ийн өмнө ерөнхийлөгч байсан. George Bush Jr.-ийн аав нь өөрөө Вьетнамын дайны үеэр байлдааны онгоцын USA pilot байсан. Donald Trump юу гэдэг юм бэ гэх юм бол хүнсний хангамжийн ачааны машин нуудаг гинэ. За тэгээ хамгийн funny юм юу юм бэ гэвэл заяа хоёлаа бас өглөө инээс өнөдөр тэ. Трамп мөн офшин заяа. Ганцаараа тэр хүнсний ачааны машин дотор ингээд ороод ганцаараа тусдаа нэг C130-ийн байлдааны тээвэрл нөгөө цэргийн янз бүрийн хангамж тийм онгоцоороо Их Британь руу ниссэн. Хэнийг үлдээсэн бэ онгоцон дотор? Marco Rubio. Тэгээд таад нөгөө Batman-ы кино үзсэн юм бол тэр Bane нөгөө тэр киноны эхний хэсэгтээ нэг онгоцыг ингээ яадаг штэ. Тэгээд бүгдээрээ онгоцноосоо бууж явахдаа энэ бол нөгөө амар алдартай мим. Яадаг юм бэ гэх юм бол за чи буухгүй. Яадаг гэх юм бол энэ манай дэлбэрсэн онгоцыг тэд нар ингээ хянан харна ухна. Тэгээд they expect one of us in the wreckage brother. Гэхдээ бидний нэг хүний цогцонд байх ёстой. Тэгээд Марко Рубио онгоцны дотор ингээ за баяртай өгшөө. Мэн араас ч явчихгээл тэгэл явсан байна л та хөөх. Одоо энэ AI-аар гаргацсан зургууд энэ ч юм. Яа тэр яг тийм food truck-ийн дундуур ингээд нүгтэй яаж байгаа. Тэгээд хамгийн funny энэ Washington Post бичсэн байгаа. Trump underwent an elaborate plan. Тэн маш бэлтгэл тооцоолтой төлөвлөгөө. Тэн алсын хараатай юу гэдэг вэ? Elaborate гэдэг чинь нөгөө actor гэх юм уу да тий. Төлөвлөгөөр дамжуулаад хүнсний ачааны машинд орсон гинэ. Тэгээд Трамп амиа авсандаа баяр хүргэе. За өөр хүмүүс гэхдээ амиа алдчих шиг байна тийм ээ. Харин тий. Хорлож шиг юм бүр. Зя. Иймэрхүү мэдээлэл сая шинээр гарч ирсэн. USS Abraham Lincoln Америкийн том байлдааны онгоцуудын нэгээс 7 хүн нас барсан. Хоорондоо зодтолтоод. Тийм. Одоо Монголын автомашины зам дээр 2 Prius хоорондоо мөргөлдөөд 2 багийг гарч чи юм бэ гэсэн. Чи яг хин юм бэ гэл тэгэл яг тиймэрхүү болсон гинэ. Гэхдээ ер нь бол аюу харамсалтай цаана одоо хүлээж байгаа гэр бүлийн гишүүд нь тэгээд нэмээд бүр SS Abraham Lincoln-аас яасан бэ гэхээр зарим одоо цэргүүд өөрсдийнхөө амийг хорлох гэж оролцсон. 7 тий цэрэг усан онгоцноос өсрөөд амиа хорлох гэж үзсэн. Тэгээд энэ юунаас болсон бэ гэхээр extended deployment буюу байх ёстой хугацаанаас илүү их хугацаагаар далайд одоо цэргийн албаа хааж байгаа гэр бүлүүд нэр нь хэд Арабын тэнд зүгээр ингээ мөнхөрж байгаа. 9 сар мөнхөрж байгаа. 9 сар мөнхөрж байгаа. За тэгээд зарим гэр бүлийн гишүүдүүд, зарим ээж аав нар, зарим эхнэрүүд ерөөхдөө юу болж байгаа юм бэ? Мессеж илгээж байгаа. Тэгээд хүнсэн дутж байгаа. 3 сарын хугацаанд сүү байхгүй байсан гэж юм. Стейк, мах, зах, хоол, ундаа, туймэ юуч байхгүй. За тэгээд яагаад ингэж байгаа юм бэ гэх мэт хоёулын контенттэй маш хамаатай. Яагаад гэх юм бол нөгөө цэргийн баазууд бүгдээрээ бөмбөгдүүлсэн.
маш олон усан онгоцууд бөмбөгдүүлсэн. Тэгээд тэр Арабын орнууд тэр Strait of Hormuz-ийн эргэн тойрон юу болж байгаа юм бэ гэх юм бол нөгөө хангамжийн сүлжээ, логистик, тээвэр бүх юм ерөөдөө хогийн савлаа орцсон. Яг гэх юм бол Иранчууд тултлан бөмбөгдөж байгаа учраас тэгээд яаж байгаа юм бэ гэх юм бол энэ хэдэн мянган цэргүүд тэр aircraft carrier дотор зүгээр ингээ мөнхөрч байгаа. Тэгээд зарим хүмүүс бүр ингээ амжилттай амиа хорлох гэж оролцсон хүмүүс одоо бүр төвчээрээ алдаад хоорондоо зодолдоод зарим хүмүүс тэ хоорондоо хутгалдаад тэ алаа явж байгаа гэж аахгүй. За тэгээ ямар хүнсний зураг үзүүлэлтэй хүмүүстэй ингээ nice. Нөө хүмүүс чинь манай 10 жилийн хоолыг шүүмжлээд байдаг баг хажууд нь юу вэ? Одоо нэг шор юм байна. Тэгээд нэг бэлэн гомны юу юм байна. Хоёр үндэг юм байна. Тэгэхээр тэр доор юу юм бэ? Энэ хуушуурны гурилн юм уу? Би энэ нөгөө баруун зүүн талын зураг нь энэ гомн намайг жоохон багт хүүхдүүд яадаг байсан бэ гэхээр нөгөө хуурай бэлэн гомн чанахгүйгээр ролт нь шууд нухчгаад иддэг байсан. Яг тэр шиг хараг. Тэгээд ус за яг хөө тэгэл морал бол тийм сайн биш байна да. Тэгээд энийг Трамп юу гэж байгаа юм бэ гэхээр хоёлоо сая дурдсан. Fake news. Wall of Steel. Wall of Steel. Тэгээд яг хөө энэ усан онгоцнууд гангаараа хийгдсэн л те. Тэгээд тэгээд таад өнөөдөр оройны хоол идэж байх үедээ те таадын тавг хамаагүй илүү дүүрэн байх болноо. Тэгээ хөөрхийн Strait of Hormuz гатсан Америк те цэргүүдийг бодож хоолоо идээрээ. Тэ. За. Гой дугаар боллоо. Маргааш ирээд уулзцгаая. Баяртай guys. За баяртай. За таадын дуунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаах. Тэгээ Монголоос гадаад хөвцөөний арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниа дамжуулаад дансны. За тэрэн дээрээ та хадаас шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хадаас бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хөвцөө та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэр хөвцөөнөөс гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд баг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл баг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа хийхгүй. Янз бүрийн брокеринг компанид очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчийн амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа болно. Бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцоо нэг 7 хоног болж байгаа. За тэгэхээр 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцоо нэг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээ энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ
тий арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана стоп лосс тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн газрын бондын арилжаа ерөөхдөө одоохонд ороход боломжтой байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун талд байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. $1 Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13-нд миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаараа баг зэргийн ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орцсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө энэ компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гэх мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиа оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив арай олон илүү гүн шинжилгээтэй багтсан жоохон өөр байгаа скуулийн өгөөжт бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцоо нэг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцоо нэг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс айгүй аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибэг хаалах хасах ёстой. Гэхдээ $1000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдий өгөөж байхгүй болж байгаа гэсэн үг. Тэ? Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөе. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээлэл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц байна Nasdaq позиц SanDisk TLT Mexic peso за тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээр ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй яагаад вэ гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа холио бантан дандаа амжилттай тэ арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцоо нэг 4 хоног болж байна. Тэгээ манай $1000 багц тэгээд манай би байна. Би өөрөө бас $1000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оруулалтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөдлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөж эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол хамт хөрөнгө оруулалт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө хянаад шинжилээд явж байгаа та тийм ерөөсөө орхин гэсэн юм байхгүй зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй та тийм шимтгэлийн орлого бид нар ерөөсөө сонирн биш та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосаа тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээ доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та тийм имэйл биднэрт байхгүй гэсэн үг би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй
тийм ээ. Бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа та бие даасан өөрийнхөө шийдвэр дээр өмслөөд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нар ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээрээ суух болно. Бид нар ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээж 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй. Stop loss-ууд нь тодорхой. Take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оруулалт хийх болно. За тэгээ хамтдаа нэг зай өн сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.